Охин дайрч гэдэг чинь тэгээ яа одоо имээр ярих талчаад байгаа. Тэгж алхдахгүй л өөр хүн алхдах гэсэн. Заавал хариулах юм аа. Хариулж яа. Сайн бацгаана уу? Ээлэн. Сайн бацгаана уу? Өдрийн төргий. Хариул эсвэл шийтгүүл нэвтрүүлэгт оролцож байгаа. Аав хоёр оролцож байгаа намайг Минт сайхан гэдгээ эвэл аав. Миний том хүү байгаа. Сайн байна уу? Намайг Оронгоо гэдэг. Сайн байна уу? Намайг Шин цогт гэдэг. Тэгээд трүүдор дээр орж байна. За сайн бацгаана уу? Сайн аа байна. За намайг Ундрах болт гэдгээ би одоо энэ хүү сайныг аав байна. За бэхлэх. За, Миний хамгийн сайн найз хин гэдэг вэ гинэ? Сүмья. Барахаас таньдаг хэлцэнүүд үү? Хулан штэ. Эмхтэй эрэгтэй хамаагүй юм. Хамаагүй штэ. Хамгийн За. За идэд. Хулсан гэдэг шиг явчихгүй. Арайч. Мэд хэл. За яа. За. Мөн үү? Аха. За. Алтан шаа. Зү. Аа нэмэлтээр нэлээсээ мэднэ. Чи маш ууртай үедээ хийж байсан хамгийн эвгүй үйлдэл чинь юу вэ? Юмнуудаа ингэ шийдчихсэн. Юм байна да. Яа. Аа мэднэ. Аа үхнэ. За зүг байна. Үхнэгээд тэрээр орчихсон. Өгчих ингээд хан зөгчсөн. Төмөр тоосох. Тэрээс нарц зүгэр ингээд амар хавдчихсан. Хан зүгээр үү? Гайгүй за. Хамгийн дуртай секси барил чинь юу вэ гэж. За доороо юм да. Одоо жоо. Би өөрөө доороо гэсэн. Жоо залхуурсан байхтэй. Өмцөн байрал юм. Дээр дураа гараалаа. Тэ. Тэр чинь өмцөн байрал. Заавал хариулах юм аа. Хариулж яа. За. Наа чимдэж юм. Та хариулаач. Над хамгийн амар худлаа ярьж байснаа. Яг одоо хэл. Чи үнэ. Наа нэг хотлоо ярьдаг маа. Гэтэ нэг баг багт өвөгийн төрөвчдөөс мөнгө авцсан. Тэгээд та энэ хаанаас авсан мөнгө гэсчихгүй зүгээр нэг надад өгсөн мөнгө гээд тэгээд та тухайн дээр чинь бичээстэй нэтэрээ тэгдэгсэн да. Тийм тэгэхэд л амар хотлоо ярьчихсан. Бүр ингээд Тэр юм байна. тэр нэг хотлоо ярьдаг шүү дээ. Хотлоо шалтгаанч гэдэг л. Нэг бэлгүүнтэй үерхэж жаахт. Нэг хүлэмжинд ажилладаг гэсэн шүү. Тэ. Тэр үедээ нөө баазагийн тоон гэж байгаа юм үедээ. Нөө хүлэмжний байшин тоонч. Хүүх зөөж бодох юм. Амар хотлоо ярьжсэн. Танд гэхдээ ер нь яаж хотлоо ярьсан эргээд хамгийн сүүлд нь хэлдэг да 2 жил хамгийн сүүл ихтэл 3 жилийн дараа хэлдэг. Компьютер сайенс гүйцэнэ гэж хэлээд Тий. сая би Колумбик сургууль сордог байхгүй. Компьютер сайенсаа гүйцэнэ гэж хэлээд Компьютер сайенс хичээлээ гүйцээгөө 4 кредиттэй хичээл баг 5-6 сая өрөнд дарсан баг тий. Тэгсээ гүйцэхгүй дандаа хотлоо. Гүйцнэ би одоо ингээл энэ 7 хоногт гүйцчихнэ л гээл. Яасан байсараа сая дараа авлаа. 2 хоногийн өдрөө бич. Тэг гүйцэхгүй саргал алтчих жоох. Хэдэн настай та бэлгийн харилцаанд орж исэн бэ? Энийг чи хариулах. 17. За инжтэй. Би асууж байгаагүй байна. Гэтэ ер нь айгүй хэлцдэгсэн чи. За 22 юм да. 22. Тэг. Надад ч цогтой. Тийм биш. 22. 10 дугаар ангид. 10 дугаар ингээ. Фүү 10 дугаар ангид чи одоо яг чиний насны гэсэн байх. Тийм үү. Тэ. Хажуу сургуульд Орон тэ. 8-тай ордог гэсэн. За би хэдэн онд төрсөн бэ? Буруу хариулсан бол идээрээ. За За аавгаа бололт хэд. За. 1966 оны 6 сарын 6-ны өдөр төрсэн. За. Гэхдээ иргэний үлхэнд 6 сарын 4 гэж. За юу хөө. За зүгээр тэр нэг чэйжлэхэд амархан 66 6 гэх тээ ингээд ард нь 4 6 байгаа учраас эдгээр чэйжлж байдаг байхгүй. 78.
Өө нэр буруу амар зэвсэж. Хүй нарийн тоног авчихсан. 82 оны 4 сарын 15. Зөв. Намайг ямар хүнтэй гэрлэх хэрэгтэй гэж бодож байна. Зан ааш гадаа төрөх гэж дэлгэрэнгүй байлаа гэнэ. Ер нь миний үчи их нээлттэй. Гэт нэг бүх юм дээр одоо ингээд зохион байгуулах авьяас сайтай, хэл ярианы хөгжил сайтай тий. Биеийнхаа сайтай юм болохоор чамайг нэг юм яриа өрөө муутай юм хөдөлгөөн багтай спортоор шилдэггүй гэдэг юм уу тий. Тэгэхээр номын бүсгүйтэй ингээд найзлаад гэрэл нэхлээр нэг санаанд багтдаг байхгүй. Яг чамтай адилхан ингээд тэгэхээр чамайг илүү сайн ойлгоно гэсэн. Хандрал идэвхтэй юу? Тий. Ноён нуруу сайтай. За. Амьдралд итгэвхтэй. Үнэнд шудрахтай л залуутай. Би ч тэгж хэлдэг. За гайгүй хөшгөл хөтөөс байгаа. Одоо манай өвгий ч нэг ээж их аав нэг хөгжмийн зохиолч юм байхгүй. Би хөгжмийн зохиолч охидтэй суусан шүү. Чи тэгээд юутай сууха өөрөө мэдж байгаа үстэй тий. Гайгүй л яварч ирсэн авьяастай фантайл хүнтэй суухыг одоо л гэж тэгжлэлдэг шүү дээ тий. Тий. Та сексийн тухай мэдлэг анх хинээс эсвэл хаанаас авч ирсэн бэ? Чимээ. Мэдхийг бол найзуудаас авчихсан. Найз. Номноос авч ирсэн та нөгөө секс судлаач болт цэрэн гэдэг хүн байсан. Тэрний одоо нэг юу гэдэг нэг ном байсан сексийн тухай. Тийм. Би сая энэ нэвтрүүлгийг өмнө бас үзэж яхад. Тэгээд бас нөгөө юуны нэг Польшийн хүний орчуулсан нэг ном байсан Монголд гарч ирсэн анх. Бүрийн зузаан. Тэрэн дээрээс л нэлээд уншиж. Мэддэг авчихсан. Эр юм болох ясан ч үлээ. Одоо би бүр маш тод сандгийн. Саяхан хүртэл аах одоо юм номын санд байсан. Дүүд нь нөгөө санчирт өгч уншуулж ирсэн байхгүй юу? Тэр нь амьдралын тухай лавлах гэдэг юм тайлбар ном байгаа юм. Тэр нь яадаг вэ гэхээр одоо яг ингээд би хүүхд хаанаас төрдгийг яагаад ингээд яагаад гэдэг асуулт байдаг шүү дээ. Яагаад одоо эмхтэн хүнд хөх ургадгийг яагаад энд үс ургадгийг те. Яг энийг ингээд яагаад тэгээд сексийг маш ойлгомжтойгоор юм орсоос орчуулсан ном байсан юм бяцхан ном. So sexy, it's a crime, darling. I'm so into you, and when you're not around, that's when my sun goes down. You are the sunshine in my life. За чи миний хамгийн дуртай киног нэрлэлтэй. За буруу байл. За ёстой мэдээ. За миний хамгийн дуртай кино. хамгийн дуртай кино хэлэхөө. За Шууд хэллээ штэ. за өмнөө. За та угаасаа мэдгүй. Загалмаас итгэх хамгийн дуртай. Биш ээ. Юу? Загалмаас итгэх штэ. Биш ээ. Би өгс модны шоу гэдэг. Бүгдээрээ байгаа штэ. Загалмаас эсгэж чинь хүн төрлөختөн дуртай болохоос яг дуртай л та. Тэгтээ яг миний гол өөр штэ. Өрөөс нь дэлхийн хамгийн мундаг киногоор би дуртай бас байх албагүй үстэй. Яавар юм байна. Зүгээр гэж байгаа. За тэгээд гоё кино хаараа гэсэн. чи тэгээд гоё кино гэсэн миний дуртай кино гэж хэлдэг. Нэр тийж би асууж байгаа шүү. Дуртай юу гэж ярьсан. Тэ. Хамт. Лашаач ажиллаж шүү. Тэгээд хэлгээд байгаа. Бис нэг кино гарч ирчих. За. Game of Thrones. Тэр нэг ингэж бүтэн үзээ. Нэг ресторан дээр зураг наагаад гарч. Тэр чинь нэг ажил болохоор аах ресторан нэг entertainment lounge байсан болохоор тэгж тогшуулсан. Гот байгаад гарч нэг готын баг фэн болов тэр зурлыг бүр нэгээс нь эхэлж явж байгаа. Тэгээд нэгийн 2 3 дээр очиод шантарсан байхгүй юм байна. Дахиж үйл гэж үзээд сайн ойлгохгүй. Сүүлд үзсэн дуртай кино гэж хэлж байна. Нөө нэг драма байсан шүү дээ. Дээр үе юутай. Би нэрийг санахгүй. Таны үзээдсэн да. Аюу солонгос уу? Тий. Тэр шүү. Тэгээ нэрийг хэлдэ. Кино. Зөндөл үзсэн ш би. Өөр кино. Надад хамгийн их гомдж байсан үе. Би тэр чинь 3 юм уу 4 жил юм.
Тэнд нэг бараг шалтгаангүй нэг алдагдуулчихсан байхгүй юу? Загнуулаад. Тэгтээ нөгөө жоохон байсан юм чинь нэг амир юм бодоод аав нэрээ амир гомдмоор юм бэ. Ямар шалтгаангүй багт гэсэн баяр гэсэн нэ. Мэдгүй тэр нэг сад сарга ямарсан алдагдсан тэгэл тэрэндээ амир гомдоод тэгэл найз мэстэй хэлсэн. Угаагч танаа авч гайгүй гэхэд намайг чамаа бараг юм болох ч ганц удаа ингэж үзэж байгаа юм шүү. Яа за. Аав нөгөө нэг яг тэгж алдахгүй л өөр хүн алдах гэсэн юм. Эхлээд нөгөө хамгийн ойрхоо алдчихсан. Ами төгсөлтийн өдөр ирээгүй. Тэр өдөр онцсон. Ямар ч ажилтай байсан. Хамгийн их ер нь гонцсон сүүлийн үед гэвэл өнгөрсөн жилийн 12 сард шинэ жилээр ганцаараа тэмдэглэж байлаа. Яагаад тэр үед нэг хэрүүл боо юм болол л би нэг маргалтаад тэгээд айл зөхгөөд 4 хоног үлдсэн тэгээд тэгсээ нэстик санаа байлаа их хэцүү. Тэгээд айлтаа бэлдэж байжлаа. Тэгэхээр тэр үед нэг ер нь бол жоохон ойлгоцсон бол гэж их гомдож явсан. Тухайд. Тэгээд та нарыг нэг чи эмээг их галууны мах идэл сууж чадчих би айл агуудаа ямар ч мэдэхгүй. Гэ мэдгүй шүү дээ айл та. гэрээсээ гомдоод явсан биз дээ. Найз захиргаа. За тэг гомдож исэн бол тэгээд уучлаарай. Надад эсрэг хүүснээ яаж найрах талаар зөвлөгөө өгөөч. Одоо Хэлээч яаж найрах вэ? хүүснээ найрах аргагүй. Эхтүүний чи одоо хаалал хийж ижил найрдаг тийм хүмүүс. Сайн хаалыг халамжлах санаа тавил эхтүү бол. Гэхдээ тэр нөгөө юу яасан гин лээ. Тэр нөгөө манай нөгөө ширэнд нэг өвөө нэг аав нэг зөвлөгөө өгсөн гин лээ. Настай эмээтэй айл одоо охтуудыг одоо найрыг гэвэл гол нь охтуудыг найрахаас илүү эмээг нь найрах. Настанг найрах хэрэгтэй болд юм байна л та. Тэр бол хамгийн чухал. Тэхийн тулд одоо жишээлбэл одоо гурилыг бол бэлэн гурил хөдөлж авахгүй. Гурилыг маш сайхан зуурах хэрэгтэй гэж байгаа. Маш сайхан хатуу зуураад тэгээд гурилаас авыг их сайхан цэвэрлэх хэрэгтэй гэж байгаа. Жимбит цэвэрлээд тавих хэрэгтэй. Тэгээ ямар ч хуурай гурилгүй гурилаа илтгэх хэрэгтэй гэж байгаа. Нөгөө тэгэл юм бол тэгэл эмээд таалагдана гэдэг чинь. Охин тэгээд аюун болчаа тий. Одоо тийм л зөвлөгөө тий. Өгмөр нь охин нарих зөвлөгөө. Охин нарих гэдэг чинь тэгээ яа одоо эмээ нарихад болчиход байгаа юм. За яахтар байна. Тий. Ер нь яг зөвлөгөө өгөхөд ингээд нэг одоо урлаг спорт авьяастай байдаг юм ингээд нийгэмд идэвхтэй сурлага сайтай одоо тий. Яг тэгэх юм бол ингээд бүр нэг универсал болох гэдэг юм л та. Гэтэ яг уу өмгтөж харж байгаа нэг сакс тоглодог амар гоё тоглодог нэг бол их гоё бак тий. Гоё биттэй байвал гэдэг юм. Нэг бол сурлагатаас нэг бол өндөрч байдаг юм уу. Ийм байдаг болохоор миний хувьд бол эдгээр ер нь ингээд төгс байдаг байхгүй юу? Аавс авсан юм чинь тэр штэ. Тэгээд тийм болохоор нэг санаа зовдгүй ингээд байж байхад нэг асуудал гарахгүй байх гэж бодож байна. Хайр дурлал дээр гарч ирсэн хамгийн том асуудал чинь ямар асуудал байсан бэ? Хайр дурлалын асуудал донд юу надад гардаг байсан нь намайг л нэг сэтгэл зүйн муу тайм байсан. Нэр ирэх шүү гооч гэдэг. Өөрөө ямар асуудал гаргадаг байсан хайр дурлалын тал дээр. Би нэг анх нэг охинтой үргэлжтэй байсан юм 18 настай да. Бэж даги биш. Даги тий. Даги магэт. Тэгээд нэг жоохон араач болоогүй одоо найз хүнтэй бол хүнтэй сухаараа болоогүй юм шиг санагдаад. Тэгээ одоо найз хүн нэг орхоо цэрэгт яваа тэгээд тэр чигээрээ тэгээд салаад болгосон. Тий. Тэрнийхээ бас их харамсалтай алтай болоо гэж тэгж бодоод шүү дээ. Имээтэй юм барьдаг гэсэн. Ээжтэй ээжтэй нэг найз их сайхан биш юм. Янаад их гомдсон гэсээ тэгт. Яа. Нэг хайр дурлал руу гэх юм бол үл ойлголцно гэдэг хамгийн том асуудал. Энийг ойлгохгүй нэг тэрнээс болоод асуудал яаж эргэж болно, томорч болно те. Тэгээд тэрийг асуудлыг хурдан шийдэх асуудал нь ойлголцол гэсэн. Үл ойлголцол. Надтай хамт юу хийх хамгийн хүсэж байна вэ? Тэгэхээр эсвэл гадаад яваг бодож байгаа болохоор гадаад юмнаар. Гадагшаа ямар вэ? За. Гадаад дараалал аялах хүсэж байна. Ер нь л яг Канада руу хамт явахыгаа одоо аяг хүсэж байгаа. Гэхдээ тэндээсээ наашаа Европоор хамт аялахыг аяг хүсэж байна. Нефле манай парти эзэж басан бүх газруудаар хамт явах хүсэж байна. Та хэдэн настай дан алкогол хэрэглэж байсан бэ? Тий, алкогол 18 та. 18 аа. Тий. Сайраад. Тэр нь сонсож байгаа. Дөрөв настай дээр хэрэгжилсэн юм шүү. Бараа шиг байгаад нөгөө
согтоод Хөө. нөгөө 100 тойроо очиж яваадсан гэдэг ээж тэгтий. Юурээс надад хэлж байгаа юм шиг. Тэр чинь харин Хөө ямар амар би ч мод хэлж байгаагүй лөө. хэлж байгаагүй. Тэр үед нь барашиг гэдэг юм хийсгдэг. Тэгээ тэрнээс нь мэдэхгүй ингээд уурчихсан. За хэддээ тэгвэл хамгийн анх пив хэрэгжилжсэн. За пив чинь одоо нэг 7 настайдаа л нэг болж байна. Гэхдээ тэр чинь зүгээр санаандчгүй юм аа нөгөө машин дээр ингээд нэг нутгийнхаа хахтаа явж исэн чинь нэг юм уугаад яваадсан байхгүй. Тэгэхээр нь одоо ха юу юм гэдгсэн чи адууны шээс гэдсэн. Би хотлоо яриад нэг л гоё дуртай юм шиг уугаад тахлаар нөгөөхөөс нь балгаа үтсэн чи амар муухай амттай. Нэрээ адууны шээс юм байдаг ахдаг. Тэгж л одоо анх фявыг бол тэгж яважсэн. Барашкийг бол бас нэлээ тоочсон. Тэгээ ер нь тэгээ сүүлдээ үе чинь 8 ер нь баг 7 дугаар ангид байхдаа нөгөө нэг гэрт бас барашиг хэсгээ тавьсан манайхан. Нөөх нь уугаад байсан чи ер нь донтох шинжтэй ер нь. За одоо энэ барашигнаас би одоо сүүлчийн удаа уuna гэж өөрөөсөө тангаргалж байгаа байхгүй. Тэгэл нэг уучаа жоохон байж дахиад нөгөөс нь уумаар санагдаад тэгээ дахиад нэг уусаар идэл нөгөө барашиг гэж доосохоор ээж ирэхтэй хөөд тэгээ нөгөөх төр нэж усны тэгээ миний арх утгагүй чи тэр аахгүй. Би тэгээ хэрвээ ингээд л уух юм бол би бол ингээд ерөөсөө өөрийгөө хянч чадахгүй юм байна. Аргагүй. Тэгэхээр ерөөсөө хэрэглэхгүй явъя гэж бодсон. Ер нь бол уудахгүй л тий. 13 14-тэй байсан юм уу? Эмээ өвөн цагтаагийн эмээ ингээд нөгөө нэг 8 игээд ийштэйшээ явцдаг. Тэгээ би гэртээ ганцаараа байх үе их байсан. Тэгээ нөгөө нэг аав чи ингээд нөгөө гэрт юм хүмүүс ингээд бүгд заадах ингээд миний мэдлэлт гэдэг юм байдаг. Гэртээ ганцаараа он. Тэгэхээр сонирхоо цааваа гэдсэн юм нэг энэ хундагаар ингэж 2 3 ууж байгаад цогцсон. Тэгээ харж ирсэн чи авчур солонгорол явцсан байхгүй. Эргэлдээд ингэж сохт юм гэж түүх байгаа. 7 дугаар анги байсан юм. Миний нэг цаг өөрчлөгийг бол ямар цаг өөрчлөх вэ? Яг өөрчлөе гэж боддог байсан. За ер нь сүүлийн үед амар өөрчлөгдөд байгаа шүү. За, Жохон бахад их төргөө ортойсон. Одоо амар төвчээртэй болж яваад байгаа. Гэтэ одоо бол өөрчлөх цаг ер нь байхгүй. Аа ингээд нэг юм ингээд яриа л байна. Би мэдээд багсан ингээд намаа ингээд бараг уулз болгондоо ярина. Нуршуу гэж юу? Тий, нуршуу. Тэр жоохон нуршуу. нэг хар яар гэдэг нэг ингээ нэг уурлаад байгаа юм шиг тэгдэхгүй яагаад байгаа юм шиг тэгдэхгүй. Тэр танг л өрчлөө. Миний явж байгаа замнал танд таалагдж байна уу? Хэлэх зөвлөмж гинэ. Зөвлөмж гэвэл одоо зөндөөл юм байгаа л да. Ер нь хүнд тэр тусмаа ирэх хүнтэй. Одоо бүх ачаа чиний нуруунд дээр нь айл гэр уусан те. Өшөө чамд одоо ингэ сургуулаад төгсөөд дахиад сурна ингээд ирэхээр аав нөшөө илүү өөр бай. Одоо нэг чишээ шүүмжлсэн чинь нэг нуршихгүйгээр ингээд маш товч ойлгомжтой ингээд зөвлөж зэ. За зөвлөмж гэвэл жоо хүний үг сонсдог байх хэрэгтэй. Ямыг тунгааж бодох хэрэгтэй. Замл нь бол угаасан яах бол болж байгаа. за таалагдж байна их сайхан асуулт тий. Юу таалагдж байна? Гэхдээ яг одоо бас зорилгоо биелүүлээд Хэлэх зөвлөмж байна уу гэж. зөвлөмж юу? Одоо хувийн зохион байгуулалтаа сайжруулад юмаа цаг тухайд нэгээд худлаа ярихгүй хэлсэн хамдаа сайхан хуржил явах хэрэгтэй. Can't get you off my mind. Those little things you do, so sexy, it's a crime, darling. I'm so into you, and when you're not around, that's when my sun goes down. You are the sunshine in my life. Сонсогчтой. Баярлалаа. За.